Өчигдөр Азийн наадмын маань нээлт болсон байгаа тий. Сэтгэлээ аваад. За өчигдөр Азийн 45 орны оролцсон 17 дугаар наадмын нээлтийг хүндэт зочны энэ дээрээс сонирхлоо. Тэгээд надад бол Аз ТV-ийн залуу нас одоо эрч хүчийг гол нь харуулах гэсэн их сайхан тийм нээлт болсон болоо гэж бодсон. Тэгээд дандаа тийм ер нь бүх орнуудыг дандаа илүү тийм өсөж яваа, хөгжиж яваа, залуу, энерги ихтэй гэдгээр нэг сайхан танилцуулж илээ. Тэгээд ер нь хөтөлбөр нь ч гэсэн дандаа тийм Аз ТV-ийн одоо эрч хүч энергийг харуулсан тийм эрч хүчтэй номеруудаар бэлдсэн одоо их таалагдсан. Тэгээд ер нь шин гарч ирж байгаа шин эрч хүч энэ твд байна гэдгийг л маш их онцлсан байлаа. Тэгээд дээр нь бас Азийн орнуудын хамтын санаа сэтгэл зовж байгаа зүйлүүд, хамтдаа одоо бахархах зүйлүүдийг маш их гаргасан байлаа. Тэгээд улс орнуудыг жагсаахтаа тэр тухайн улс орныг их цэцгээр илэрхийлэхийг оролдож улс орн болгоныг цэцгээр нь ирэлжсэн. Тэгээ би Монгол улс нөгөө үндэсний бахархал цэцгээ хараахан зарлаагүй байтал манай цэцгийг одоо юу гэж зарлах юм бол доо гэж чагнажсэн. Гэсэн манай цэцгийг шууд өөртөө мэдээд юунууд солонгосчууд болохоор Монгол бол хамгийн их цагаан уул цэцгээрээ алдартай газраа ингээд цагаан уул цэцэгтэй Монгол орны баг гарч ирж байна гэж тэгж зарлж илээ. Тэгээд цагаан уул цэцгийг бас бид нар судалж үзсэн чинь ер нь бол цагаан уул бол Швейцар улсын үндэсний цэцэг юм байна. Яг Аз ТV дотор бол бусад улсууд маань ер нь 90 гаруй орн үндэсний цэцгээ зарласан байдаг. Тэгээд түүнээс яг албан ёсоор үндэсний цэцгээ зарласан орнуудыг нь шууд зарлаад албан ёсоор цэцгээ зарлаагүй орнуудыг нь таагаад юм цэцэг хилээд байлаа. Тэгээд манайхыг бол өчигдөр яг нээлтэн дээр цагаан уул цэцгийн одоо дор зарлсан гэж харагдчихсан. Тэгэд би бас Солонгос улсын ерөнхийлөгч Пак Готой ойрхон суусан. Тэгэд тэнд бас мэдлэх өөрийгөө танилцуулах боломж гараад тэгээд тэнд байгаа эмэгтэй бас дарга нар тэнд одоо спортын эмэгтэй дарга нартай бас танилцлаа л да. Тэгэд ерөнхийдөө бол бас их эмэгтэй, эрэгтэй, залуу тэр бусад бүх хүмүүсийн оролцоог сайн хангасан сайхан наадам болж байна. Та битээр одоо яг жудо бүхийн тэмцээний хагшигшээ эхэлж байна. Манай отхон дэлхийн аварга Ганбаатарын Болдбаатар маань барилдаж байна шүү дээ тий. Та бас сая тамирчдынхаа бэлтгэлийг харсан байх. Өнөөдөр энэ манай жудоочд бас ямар нэг юм дуулах байхаа тийм ээ энэ тал дээр та. За өнөөдөр бол ер нь манай тамирчид их одтой байна. Өглөө буудлын тамирчид маань багаараа эмэгтэйчүүд маань хүрэл медаль авсан. Сая дөнгөж сайхан би сагсан дээрээс ирлээ. Дөнгөж сайхан одоо халуун балет шиг хийж байгаад ирлээ. Манай Монголын хөгжим дэмжигчид маш их эрч хүчтэй дэмжиж хожигдож явсан бага сэтгэл санааны хувьд маш сайхан өргөж өгч нэгдүгээр үедээ хожигдож явсан Монголын баг 2 3 4-р үедээ дараалан хожиж Гонконгийн багийг 10 гаруй оногны илүүгээр сая ялчаад маш их сэтгэл өндөр ирлээ. Намайг энд дөнгөж ирэнгүүт жуудад 3 ялтын дүнтэй огцсон. Тэгээд энэ ялтын бүхээ цаашаа үргэлжлэн медаль хүрнэ. Өнөөдөр бол жуудад дээр ямар нэгэн байдлаар манайхан медалийн тавцсан зогсноо гэдэгт итгэлтэй байгаа. Таны одоо тамирчдыг үүдэн гарах ёслол төр төрийн дуулыг 23 ширхэг гардуулж ирснийг одоо яг тод санаж байна. Тэгээ өнөөдөр энэ төрийн дууллах маань нэг ч гэсэн ихшлээ жудо бүхэн дөрлөг ихшлэх байхаа тийм ээ. Ер нь жудоочууд чинь манайхны найдвар штэ. Жудо бол ер нь тэр төрийн дуулыг заавал ихшлүүлдэг нэг одоо төрөл. Тэгээд бид жудоочтой маш их итгэж байна. Тэгээ манай жудооч нэг биш удаа төрийн дуулыг ихшлүүлэх байхаа гэж бодож байна. За баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа.